Өглөөний цагаат бэлтээ. Өчигдөр орой хүү унтахын өмнө ээж би маргааш өглөө сэндвич идмээр байна гэтгэхгүй юу. Тэгэд би гайхаад. Нэг хүмүүн тэгжээгүй юм. Тэгэд яасан миний хүүгэн тэдмэр санагдсан юм уу гэтгсэн чинь үгүй. Манай ангийн хүүхд өглөө болгоно ээж нь сэндвич хийж өгдөг гэсэн. Би тэгээд юусоо идэж үзээгүй болохоор идмээр санагцсан гэдгээдсэн. Би тэнгүүт нь бүр яг санаж агаад өглөө босоод хийгээд өчлөө. Тэгээд манай хүү яг өөрөө идчихээгүй ч гэсэн одоо харж исэн юм уу? Эсвэл зураг мургийг харж исэн юм уу? Яг ингээд орцын амир хүрхэн хилээд исэн байхгүй юу? Яг дахианы мах хийн, тэгээд дээрэс нүндэг хийн, тэгээд өгөрцөн хийн гэдгээдсэн. Ер нь хүн маань яг ингээд идмээр байгаа хоолой хэлэхдээ орцын амир сайн яг ингээд нэгэнгүү тайлбарлаж хэлээд идэв. Би хүүгээ ер нь том болоод тоогооч болвол би л автортай байна. Надад гоё амттай хоол хийж өгөх хэрэгтэй гэдэг байхгүй юу? Өнөөдөр хөдөлмөрчдийн баярын сүүлийн өдөр. Маргаашнаас тэгээд ажил албанд явцгаанда би яг ажил хийж эхэлсэн үе гэвэл ер нь яг бакалавра төгсөл тэгээд ажиллаж исэн. Гэхдээ тэрнээс өмнө болохоор яг ажил хийж үтсэн үе бол байгаа. Нууц шүү заа гэдэг байхгүй юу? Би 10 жилийн 6 юм уу 7 дугаар анги гэсэн болов. За нэг гүн байна. 8 юм уу 9 байсан болов. За мэдгүй ямар ч ихсэн тэр хавцаа байсан. Тэгсэн чинь багш нөгөө яагаад чинь юуны мөнгө байлаа. За ингээд номны мөнгө тэгээ дээрэс нь ингээд ийм хураалах хөстэй мөнгнүүд нэмэгцээр байгаад 10,000 орчим төгрөг болцсон байсан баг тухайд. Тэгэд 10,000 ч амар их мөнгө байхгүй юу? 2005-аас өмнө байсан баха. 2005 оны үед юм болов. Тэгээд үжсэн чи би нөгөө найз охинтой хамт гэрээсээ айл тэр мөнгө авчаад тэгэд үрцэн. Тэгээ ганц хоногт бас арайч үрчээвэлдээ. Тэгээд ингээд 2-3 хоногт ингээд илдвч хэрс жимс авсаар аваад идэд үрцэн. Тэгээд гівэнд нөгөө багш мөнгөө нэхэнгүүт нь хоёлаа ячиж байгаа юм чи. Яана одоо гэрхнээсээ дахиж юу гэж хэлж мөнгө авна гэд. Тэгээ үжсэн чи манай найз охин амар сэргэлэн намайг бодвол хамаагүй юм хөдөлгөөнтэй байсан байхгүй юу. Тэгээд хоёлаа ажил хийгээд тэгэд би тэгээ хаана юу хийх юм гэсэн чи ингээд ажлын сонин дээрээс ажлын зар хараад тэгэд хоёлаа танаа гэрээс уцтаад тэгэд ажилд оръё гэтгэхгүй юу. Би тэглэр нь заад хийе гэд. Тэгэд нэг 100 төгрөг өрчүүлүү нэг ажлын зарын сонин авсан. Тэгэд манай гэрт очил тэгэд ажил авна гэсэн заруудлууд залгаж үзчихэе байхгүй юу. Тэгсэн чинь нэг газар ирээд уулзчих гэдгсэн. Тэгэд бит хоёр 10 жилийн хүүхдүүч болох юм уу гэсэн чинь болно хүрээдэр гэдгээдсэн. Тэгээд очисон чинь одоо байршлан гэвэл нэг 13 дугаар хорооллын нөө шөнийн зах үйдэн штэ тэрний хажууханд заа. Тэгэд очисон чинь нэг хэдий ихчнэр ингээд бараа зардаг. Тэгэнгүүтээ за манайх ингээд гадаадаас цаанаас ч үл амар гоё ингээд бараа гой сахны бараа зардаг. Айгүй олон юм мөнгөтэй үйлчлүүлэгчнэр их байдаг, итгэж хүлээдэг хүмүүс их байдаг. Одоо та хоёр борлуулагч юм шүү гэх тэгэнгүүт нь бит хоёр за тгий чадна мадна гэтгсэн байхгүй юу. Тэгсэн чинь за түүлийн талаараа ингээд сургалтанд суух хэрэгтэй. Тэхийн тулд дахиад нэг хэдэн төгрөг үлээ 3,000 үлээ 5,000 ч үлээ төгрөгөөр тушаагаад ингээд сургалтанд суух эхлээд гэтгсэн байхгүй юу. Тэгэл манай найз хоёрыг тэрнээс өмнө бүр амар гоё ажил хийх юм шиг ингээд бүр тарих угаацсан. Тэгэл бит хоёр нөгөө багш дүгнгээд хадгалж исэн мөнгө тэр мөнгө өрцөн шүү дээ. Тэгээд тэрнээс үлдсэн мөнгийг нэг арайч өгөж нийлүүлж игээл тэр мөнгөө өгвөө. Тэгээд сургалтанд суусан. Тэгсэн чинь тэр бүтээгдэхүүнийхэн талаар яриад тэгэд бид нар одоо юу хийх юм бит хоёр гэдгсэн чинь одоо та хоёр харилцагч нар олж ирэхэд за. Тэгэл бит хоёр бүр яаж харилцагч болох юм битггүй заяа. Тэгмүүтээ ингээд одоо тэр чинь яг шөнийн захын ойролцоо шөнийн зах тэр үед ажилтгүй байсан байдаггүй. Тэгээд тэр хавар болохоор их хвчлэн захаас хүнсээ аваад явж байгаа. Тэгэд ингээл л айлын хүмүүс явж байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт бит хоёр ингээл тэр газараас гараад үүдэнд нь явж байгаа хүмүүсээр ингээд асуун за та ажил хиймээр байна уу мөнгө олмоор байна уу гэд за яг ингээд өөртөө мөнгө алдсан шигээ ингээд хүмүүсийг ингээд мөнгөний авч сургалтанд суруулж иж бид нарт ингээд тэндээс 1000 төгрөг ч юм уу ингээд хүний тоогоор ирнэ за амар яг одоо бодохоор яг хамгийн анхны тэрэн цаашаа гэтээ ер нь миний мэдсэн хамгийн анхны тийм пирамид ажил байсан баха. Тэгэл яг үндэ бит хоёр одоо 2-3 өдөр явсан байш өдөржингөө хүрхэн амт тэгэл хичээлээ тарчаал очиод тэгээ манахаас зайтай шүү дээ манай ч бүр тийш хотын төвлөг
Тэгээд тэр хүртэл очичоод тэгээд ингээд өдөржингөө хүү амтнаас ингээд явж байгаа хүмүүс дээр очиод ажил хийж мөнгө олмоор байна уу гэл. Тэгээд 3 хоног тэгэж байж хагаад тэрийг хайсан за. Тэгээд юу нөгөө нэг хоёр чи мөнгө олох гэсэн хүмүүс бүр давхар шатчихж байгаа байхгүй юу. Тэгээд бүр ястай жигнээс ажил болж ихгүй бол бүр ямар ч мөнгө болцсон за. Йоо ядаж талын үрцэн байсан бол бас нэг ондоо штэ гэрхнээс нэмээд гуугаад авчихна. Тэр чигт нь одоо бүр үрчгээр чи бүр тэнэг байдалд ороод за хоёлаа яачсан дахиад өөр ажил хийгээд тэгээд хайжгаад нөгөө гэрмс төвийн нэг хажуугийн одоо хоолны газар байсан. Тэнд болохоор бэлтгэгчээр өдрөөр цалинжаад ингээд байж болно гэж өдрийн одоо хэдийх ч өгдөг гэсэн юм битээ. За өдрийн 2-2000 л өгдөг гэсэн баг битээрт. Тэгээд нэг 5 хоног ажиллаж шархаа нөхөд ёо. Тэгээд бит хоёр болохоор тэнд юу хийдэг гэсэн. Ингээд галзууханд нь ногоо арилгаанд нь гурил илтэн тэгэд юу н туслах тоогооч л хийдэг гэсэн. Тэгээд яаж яагаад манай гэрээ ойролцоо болохоор би танд хүн ороод ирчих үе, намайг мэдчих үе, гэрийнхэнд хэлчих үе гэж амар санаа зовдөг. Тэгээд тэр үед бас ажил хайж авчаад хэм сонь хүмүүстэй таарч ирсэн. За одоо хүүхдийн зуугийн тэр хавцаасаа юу нэг газар ингээд ажилд охтуудыг аавны энтергээ бичсэн мэс болохоор ноцсон. Тэгсэн чинь за та хоёр ингээд бүжиглж чадах уу? Манай ингээд өөрсдөө маань хувцсыг өмсөд орой ингээд диско болохоор бүжгэлдэг тайзан дээр. Тэгээ та хоёр юм жоохон хүүхдүүд юм чинь зүгээр ингээд хажуугаар нь гар хөлөө хөдөлгөөл бүжиглж ихэд болоо гэтгсэн. За тэнгүүтээ ингээд бас ингээд гаднаас ингээд амар хардаг. Тэнгүүтээ инээдтэй би тэр шалгаруултанд тэнцээгүй байгаа байхгүй юу? Тэнгүүтээ манай найзын охиныг болохоор чи өнөө орой хүрээ дэр чамааг бол авна. Чи бол жоохон байжгаад найз охиноо харж агаад болмол хэд намайг нэг амир. Тэгэл бит хоёр өөр нь юу их гэдэг нь гадарлаж байгаа юм чи. Тэгэл дахиж очиочгүй айсан. Ер нь багтаа нэг ажил хийж байгаагүй байна. За бай бай.